Манай оюун дээр би Японы сургуулиуд төгсөөд Японы IT компанид үнцэн ажилтан болсон байгаа. Тэгээд Японы IT компанид ер нь бол үнцэн ажилтан болохын тулд Японы сургуульд байхдаа анкет болон ярилцлагандаа сайн бэлдэх хэрэгтэй. Тэгээд миний санал болгох Японы оноо бол энэ хоёроос дэш байвал их зүгээр гэж боддог. Тэгээд ажил хайх явцын хувьд гэх юм бол зуршил байгууллагаар дамжуулан ажил болж болно, эсвэл өөрөө хайж болно. Зуршил байгууллагаар дамжуулах тохиолдолд бол мэдээж тодорхой хэмжээний төлбөр төлнө. Тэгээд ярилцлагандаа бэлтгэх мэтлэн гэрээнийхээ хугацаанд хэд бол хэдэн ярилцлаганд орж болдог. Тэгээд шууд захирлын түвшний ярилцлаганд ордог бол өөрөө ажил хайх юм бол мэдээж мэйл бичиж одоо тухайн компанитайгаа харилцсан. Тэнд нь бас хэлний мэдлэг тодорхой хэмжээгээр шаардлагатай байна. Тэгээд мэйл бичээд анкетаа явуулсныхаа дараа анкет нь тэнцэх юм бол дараагийн түвшний ажилтнтай ярилцлаганд орно. Тэгээд тэрнээс цааш одоо тэнцэх юм бол хүний нөөцийн албаны ярилцлага, тэгээд захирлын түвшний ярилцлага, зарим тохиолдолд шалгалтууд бас орсон байдаг. Тэгээд ерөнхийдөө бол Японы сургуульд байхдаа багш нарын тусалцааг аваад ярилцлага болоод анкетаа маш сайн бэлдэх хэрэгтэй. Тэгээд мэдээж хэлний түвшингээ авах хэрэгтэй гэж бол би зөвлөмөр байна. Тэгээд бүгдээрэнд нь амжилт хүсье. Баярлалаа. Сайн бацгаана уу? Намайг Дараа гэдэг. Одоо Японы Фукушима хотын Фукушима их сургуульд боловсрол сэтгэл судлалын чиглэлээр магистраар суралцж байгаа оюутан байна. Тэгээд та бүхэндээ өөрийн магистр тэнцэн бяцхан түүхийг хуваалцъя гэж бодлоо. Би анх 2018 оны 7 сард Идэв кампус сургуулийн төвөөр зурчлуулад хэлний бэлтгэлд бол ирж исэн. Үүнийхээ дараагаар яг Фукушима их сургуулийнхаа судлаач оюутнаар суралцаад тэгээд шалгалтандаа бэлдээд ерөнхийдөө тэнцээд одоо магистраараа суралцдаг байгаа. Ерөнхийдөө миний хэлэх гээд байгаа зүйл юу вэ гэхлээр яг магистрыг зорж байгаа, магистрт сурах гээд одоо Японд руу ирэх гэж байгаа хүмүүс маань ерөнхийдөө бол мэдээж одоо хэлнийхээ бэлтгэлд суралцаад өөрийн гэсэн одоо хэлнийхээ оноог аваад энэ хоёр түүнээс дээш оноо авдаг байгаа. Тэгээд тэр оноогоо авсан. Тэгээ Монголд их сургуулаа төгссөн хүмүүс бол ерөнхийдөө судлаач оюутнаар суралцах төр болцдог бол хангадаг. Гэхдээ мэдээж бас өөрийгөө удирдах багшаа болдог. Яг ингээд таны ингээд судлах байгаа судалгаачин дээр багшийн судалгаатад одоо тааш тохирч удирдах чадахгүй юу гэдгийг бол таны удирдлагын багш бол шийддэг. Үүнийхээ дараа мэдээж өөрийнхөө CV-г илгээн тэгээд маш олон одоо яг өөрийнхөө зорж байгаа тэр сургууль руугаа болохоор аплай хийн. Үүний дараа яг таны ингээд судалгааг чи ингээд би удирдахад бэлэн байна. Миний судалгаатай их зохицож байна гэж одоо хүлээн зөвшөөрсөн багш нь хүлээн зөвшөөрөөд тэгээд сургуультай судлаач оюутнаар сурах боломжийг олж авдаг. Тэгээд яг тэр судлаач оюутнаар суралцж байсан нэг жилийн хугацаанд бол би яг судалгааг хэрхэн унших ёстой юм, тэгээд судалгааг хэрхэн бичих ёстой юм. Би өөрөө судалгаагаа ямар арга зүйгээр явуулмаар байгаа юм. Энэ судалгааг явуулахад Японд яг яаж явуулдаг байсан гэх мэтчлэнгээр одоо анхан суур тэр зүйлсүүдээ олж авдаг. Дээрээс нь мэдээж бол яг орсон сургуулийнхаа талаарх их дэлгэрэнгүй мэдэж авна. Одоо сургуулийн хөтөлбөрүүд нь хэрхэн явагддгийг, сургуулийн хөтөлбөрүүдэд хэрхэн хамрагддгийг, сургуулийн одоо дэмжлэг тусалцаа нь юу байдгийг бэ гэдэг зүйлүүдтэй хүртэл мэдэж авдаг учраас болохоор нэг жилийн тэр яг судлаач оюутны хугацаа бол надад маш үнцэнтэй байсан. Тэгээд тэр ч утгаараа бас яг шалгалтандаа бэлдээд магистртаа орох төр бололцоо маань бүрдсэн болов гэж бол хардаг. Тэгэхээр Японыг зорж байгаа, Японд суралцъя гэж бодож байгаа хүмүүс байх юм бол магистраар суралцъя гэж бодож байгаа хүмүүс байх юм бол яг өөрснөө гэсэн хэлнийхээ оноог аваад дээрээс нь яг сурах одоо судалгаануудынхаа ажлуудыг ч гэсэн маш сайн хийгээд судлаач оюутнаар бас нэг жил сураад үзчих юм бол танд маш их туршлага болно. Бас дээрээс нь илүү одоо Японд суралцах тэр өөрийнхөө арга барилуудыг олоход нь тус болох болоо гэж миний хувьд бодож байна. Тэгэхээр маш их баярлалаа. Бүгдэнд нь амжилт хүсье.